Сайн байцгаана уу? За энэ миний YouTube суваг дээр хамгийн анхны бичлэг авах болно. За ягаад YouTube дээр бичлэг хийхээр шийдсэн бэ гэхээр би ингээд гадаадд амьдрах ямар байдгийг тэгээ хүүхдүүдтэйгээ гэр бүлээ аваад ингээд гадаадд ажиллаж амьдрахад урт хугацаанд байхад оршин суухад юу нь бол юу хэрэгтэй байдгийг ямар байдгийг орчин одоо нөхцөл нь хэр байдığım бэ гэдгийг одоо Facebook-ээр ч юм уу YouTube-ээр ингээд судлахаар тийм ч их бас яг бодтой мэдээлэл би авч чадахгүй байсан. Тэгэхээр ямар ч байсан хүүхдүүдээ аваад гадагшаа амьдрахаар зорж байгаа хүний хувьд өөрөө одоо очоод туршлага судлаад орчин нөхцөлийн өөрөө бүр бодитоор мэдрээд хүүхдүүд маань тохиромжтой байх уу яах нь уу гэдэг талаар судлъя гэж бодоод ингээд амьдралаа өөрчлөе гэдэг байдлаар маш том шийдвэр гаргасан байгаа өөртөө. За би бол одоо ингээд 4 хүүхэдтэй бага насны хүүхдүүдтэй хүний хувьд бол Улаанбаатарт Монгол орондоо амьдрахад бол өвлийн удирдлагын ялангуяа бүр нэлээд чанга байна. Саяны өнгөрсөн өвлийг бол бас л хүүхдүүдтэйгээ нэлээд хэцүү даван тууллаа. Байнга ингээд танайдны хооронд сургууль цэцэрлэгтээ явах хэрэгтэй байдаг, өвдөөд байдаг тэгээ маш хэдэн сая төгрөгийн эмнэлгийн үйлчилгээ, тариаг ингээд өвлийн удирдлагад бол авч байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол ганцхан надад биш одоо Улаанбаатарт амьдарч байгаа бүхэл гэр бүл, бүхэл бага насны хүүхдтэй хүмүүсийн хувьд бол бас маш том асуудал болчиход байгаа гэж бодож байна. Тэгээд би ер нь шийдвэр гаргасан. За одоо бол угаасаа гадагшаа нэг тишээ явж л амьдрий да. Угаасаа хүмүүс болоод байгаа юм чинь болж л таарах гэж бодоод ерөөсөн тийм шийдвэр гаргаад тэгээ өөрөө судалж үзэхээр ингээд зоригшуулсан байгаа. Яг одоо би ингээд Бээжинд байна. Ямар ч хэсэн гэрээсээ бол зориглоод гарсан. За ингээд харахад бол Монгол эмэгтэйчүүд маань за би ингээд хүүхдтэй юм чин цутарч байгаа гадагшаа очиж амьдрал хэцүү байх. За 2 хүүхэдтэй юм чин 3 хүүхэдтэй юм чин яаж дандаа дагуулаа явах вэ гэгээд ерөөдөө өөрийнхөө нанаа ингээд боломж нөхцөл байгаа байдалтай тохируулаад ингээд амьдраад байгаа юм шиг ингээд санагддаг байхгүй юу? Би бол үүний эсрэгээр одоо сурч амьдрахаар шийдсэн. Би 4 бага насны хүүхэдтэй ч гэсэндээ энэ нь одоо би өсөл мөрөөдлийнхаа амьдралаас ухрах, няцах юм шалтгаан болох уу? За ямар нэг юмнаас хоош суух би 4 хүүхэдтэй юм чинь би ингээ олон хүүхэдтэй юм чинь болидоо гэдэг тийм шалтгаан болохгүй байхаар одоо өөртөө амлалт өгөөд тэгээд зориглоо шийдвэр гаргаад ингээд Америк руу явж байгаа одоо би. За өмнө нь бол би Америк руу нэг ч удаа явж үзэж байгаагүй, өөр олон орнуудаар аялж исэн боловч яг одоо бол нөхцөл байдал өөр, амьдрал судлахаар илүү хямд төсвөө би яаж амьдрч болохыг, за ажил хийж болох юм уу, хаана амьдрал илүү тохиромжтой гэдэг байдлаар судлахаар явж байгаа учраас ер нь бол гадагшаа явж гэр бүлээр амьдрья гэдэг зорилготой хүмүүс нэлээд туслах видео бичлэгнүүд байх болно шүү. Air China-гийн одоо хамгийн хямдралтай үеийн билетийг аваад шууд гарсан. Эндээс одоо энд би буудал авчаад хончоод маргааш би онгоцынхоо буудлын дээр очиод 1 цагийн үед нисэн. Энэ удаа л шууд Сан Франциско руу очиж байгаа. Миний нөгөө хүүхэд насны угаасаа бүр бага насны мөрөөдөл маань би ер нь Америкт амьдрна. Тэр дундаа Калифорнид амьдрнаа гэдэг мөрөөдөлтэй байхгүй юу. Тэгээд одоо л биелүүлэх ёстой байсан юм байлгүй. Одоо энд нэг хоол идчихэд буудлаа очиж амарчаад маргааш 12 цагийн нислэг хэлнэ. Онгоц нь гой тухтай байгаасаа л гэж найдаж байна. Тэгвэл яг сая Монголоос Бээжин рүү хурж ирэх онгоц бол санал амар жижигхэн. Суудал нэг сонио юм жижигхэн. Амар ядарсан. Ер нь бол 2 цаг нисгээд ядарч байгаа юм чи. Яг тэр онгоц байх юм бол жоохон хэцүү байхаа. Air China-гийн онгоцоос нь жоохон тухгүй байхаа гэж бодож байна. 12 цаг тийм онгоц дээр суух хэцүүлэх гэж бодож байна. За тэгээд маргааш гэхэд Сан Францискод очсон байх нь байна. Тэгэл амьдралаа судлаад явчтэй. За hello. Гадагшаа явж амьдрий гэдээ ер нь бол айгүй олон хүмүүс боддог штеп. Тэгээд миний хувьд ч гэсэн ингээ Америк явж амьдрий, хүүхдүүдээ их л бастай болгоё. Ер нь ингээ дэлхийгээр явдаг чөлөөтөө юунаас ч яахгүй хүмүүстэй ойлголцоод тэр соёлыг нь ойлгоод ингээ явдаг хүүхдүүдээ ингэж хүмүүжүүлээ гэдээ ер нь зорддог байхгүй юу? Хамгийн их сонирхолтой зүйл бол визний талаар асуудал байдаг ч тийм. Би өөрөө визний талаарх асуудлыг зөндөө олон талаас нь ингээд судлаад тэгээд эцэст нь одоо өөрөө явж хуульчтай уулзч үзээд тийм
ямар гарц гаргалгаа байдгийг би өөр нь тэнд амьдрахад ер нь хэр юм бэ гэдгийг одоо олж мэдхээр ингээд зориг гаргаа явсан байгаа. Үнэхээр том онгоцны болтой шүү Бээжин. Тэгээд одоо Бээжингийн онгоцны болтой 3 дахь удаага ирж байна. Тэр гоё баг онгоцны бууд дотор нь барилга байгууламжтай байгаа маш. Бээжингээс Сан Франциско орох онгоцондоо суцсан. За яг одоо бол 3 сарын 5-ны 13 цаг 40 минут болж байна. Одоо Сан Францискод яг энэ өдрийн энэ цагт очив. Сонирм байна. Жижигхэн орчинд нь бас амар хурдан цэвэрхэн. Ядарсан санаатай явж байна. Онгоц маань дэлгэцтэй байна. Уртлын асуудал. Тэгээд кино үзэж байна. Яа кино үзэж байна? Юу хөт мэдэн.